안녕하세요. 자, 쌤마츠가 나왔으면 자, ингээд 19 дугаар хичээл дээр бүгдээрээ уулзцааж. Араас дээр бүгдээрээ юу их вэ гэхээр хоол төрөч хичээлээр үзсэн шүү дээ. За тэгээ хоол бид нар яаж захиалж чаддаг болох вэ гэдэг сэдв байна. За тэгвэл би тэгмээр байна, ингэмээр байна, би ийм мэдмээр байна. Дулмаа тийм мэднэ гэнэ, сүхэ ийм мэднэ гэнэ гэж бид нар ингэж яддаг шүү дээ. За тэгэхээр ийм хичээлүүдийг багш нь бэлдэж авчирсан байна. За гушигта буюу тэгмээр байна, ингэмээр байна. Өөрийнхөө хүсэл эрмэлзлийг илэрхийлдэг дүрм ба. За тэгээ хин нэгний хүсэл эрмэлзлийг илэрхийлэхдээ гушипа хата буюу тэгжин гинэ, ингэж гинэ гэдэг дүрм байна. За тэгээд бид нар ирээдүйн цагийн тэгэх ингэх гэсэн бас нэгэн хэлбэрийг үзэхээр шийдсэн байна. За ингээ хичээлдээ оръё да. За тэгмээр байна, ингэмээр байна, ийг хүсэж байна гэсэн утга санааг илэрхийлдэг гушипта гэсэн дүрм байна. За гушипта маань 저는 라면을 먹고 싶어요. 저는 라면을 먹고 싶어요. тэгснээр юу вэ? Би гоймоо идмээр байна. За та нар тэг солонгос ингээд янз янзын нэвтрүүлэг үзэхээр тэд нар ингээд гоймоо идэж байгааг хараа. Зүгээр ингээд хараа сууж иж нэг сан гоймоо идмээр санагдаад идэг те. Цаанаасаа бүр нэг цаанаасаа. За тэгэхээр тэрийг багш энэ дээр аваад ирсэн байна. За 어디에 가고 싶어요? 하샤 явмаар байна вэ? 어디에 가고 싶어요? 하샤 явмаар байна. За тэгвэл юу юм? Бид нар 하샤 явах гэдэг. 저는 그 영화를 안 보고 싶어요. За нэгсэндээ би тэр киног үзмээргүй байна. Одоо шилбэл тэгдэж штэ. Маадуу хоёлаа ийд үзэх гэл тэгсэн чинь би аимшиг кино багш нь үзэж чаддгүй. Тэгэл 안 보고 싶어요. Тэ үзэж чадахгүй. Тэгэхээр юу юм? Үзмээргүй байна гэж илэрхийлэх нь байна штэ. За тэгвэл дөрөвдүгээр нарыг дэвлээ. 저는 한국어 선생님이 되고 싶었습니다. За нэгсэндээ юу вэ? Би солонгос хэлний багш баймаар байсан юм аа. Болмоор байсан юм аа. Байсан юм. Одоо яасан юм хүн? Гэхдээ одоо бол үгүй байх нь. Өнгөрсөн цаг байгааз. Тэгэхээр ерөөхдөө би солонгос хэлний багш баймаар байсан юм аа гэж орж ирж байна гэсэн үг тийм үү? За тэгвэл энийг харъя да. 바트 씨는 사과를 먹고 싶어 해요. 사과를 먹고 싶어 해요. 어떤 누구들? 바트 алимитмээр гинэ. Тийм аа хин нэг ярьж байгаа учраас бид нар гинэ гэдгээр ярих нь шүү дээ. Тэгэхээр юу юм? Бусдын хүслийг илэрхийлэх үедээ маар байна гин гэх шигээр бид нар ярих нь тийм ээ. За юу нэмэгдсэн бэ? Хойноос нь хада нэмэгдэж орж ирсэн байна тийм үү? За хада. За гэх шигээр бид нар ярьж байна л гэсэн утгатай байх нь. За хэдүүлээ өгүүлбэрт оруулж ирээд харъя да. 무엇을 입고 싶어요? юу өмсмөр байна тийм ээ? 입고 싶어요? 치마를 입고 싶어요. За нэгэсэндээ юпг өмсмөр байна. Одоо ингээд дулаархаар юпг өмсмөр байна. Юпг өмсдөг хүмүүс олон болж эхэлдэг те. Бүгдээрээ өвлжингөө өмд өмссөн хаад юпг өмсмөр байна. За тэгвэл юу юм? 도야 씨는 김밥과 냉면을 먹고 싶어요. 자, 김밥과 냉면을 먹고 싶어요. 자, 김밥 гэдэг нь юу вэ? Одоо энэ баг сэр зардаг штэ гурвалжин тэгээд юу юм бас ингэ хичээ тавьсан 김밥уд байдаг те. За 냉면 гэдэг нь хүйтэн гомог хэлж байгаа. Хүйтэн одоо ингээд мөсцөс хийгээд гаргаж өгдөг. Ер нь 100 нэхвчлээ хэдүүл айгу тийм нэг юм одоо л нэг амьсгалах нь гэдэг нэг ийм мөч байдаг байхгүй юу? Одоо нэг ийм хитрхи халуун та нар ингээд нэг тийм барины шилэн дотор орцсон ингээд амьсгалаад байна гэдэг төсөөлтөө яг тийм халууны үйлрэл Солонгост ирдэг 7-8 сарын харьцаа тэгэнгუთ тэр үед Нэмён гэдэг хоолыг бүр үнэхээр идмээр санагдана. Идмээр ингээд айгу хэцүү болдог. За тэрийг хэлж байгаа гэсэн. За тэгэнгუთ дараагийнх нь харъя да. 언니는 어떤 사람이 되고 싶어 했어요? 언니는 어떤 사람이 되고 싶어 했었어요? эгччин ямар хүн болмоор байсан юм бэ? эгччин ямар хүн болмоор байсан. За тэгсэн чи юу вэ? 언니는 운동선수가 되고 싶어 했어요. 운동선수. 자 нэгсэндээ юу вэ? манай эгч маань биеийн юу вэ? 운동선수 ч юу вэ? биеийн тамирын тамирчин штэ тийм ээ. За тамирчин болохыг хүсэж байсан. Одоо юу вэ? Хүсэхгүй байх нь тийм ээ. Одоо шал өөр юм хийгээ явж байгаа хүнийг илэрхийлж ярихдаа шууд хойноос нь өнгөрсөн цаг аваад ингээд ярьчих бас болдог байх нэ. За
дараагийн маань дүрм маань get гэдэг дүрм байгаа. Get. За энэ get гэдэг дүрм маань ирээдүйн тухай ямар нэгэн байр байдлыг бид нэр илэрхийлж өгдөг дүрм байгаа. За тэгэхээр зорилго илэрхийлдэг наа дүрм гэж орж ирсэн байгаа. За тэгвэл багш нарыг 언제 한국에 올 거예요. За та нар найзчин Солонгос төрөлөө явцсан бол та нар араас нь явах байж байгаа бол байнгын та нартай хизээ ирэх юм бэ гэж асууж байгаа. За энэ асуулт юу вэ? 언제 한국에 올 거예요 гэдэг нэгэн асуулт байх нь. За тэгмүүд юу юм? 월요일에 가겠어요. 월요일에 가겠습니다. За нэг өсөндөө би нэг өдөр очиж штэ. Тэ? Би нэг өдөр очиж штэ очих болно гэх шигээр ярих нэ гэсэн. За тэгвэл 무엇을 먹습니까? 무엇을 먹습니까? нэг өсөндөө юу идэх вэ? юу идэх вэ гэж асууж байгаа. 먹겠습니까 гэдэг юм аа. За тэгмүүд юу вэ? 빵과 우유를 먹겠습니다. 먹겠습니다. 빵과 우유를 먹겠습니다. Би талах болон сүү уучаа. Талах сүү идчихё. чихё гэдэг дүрмж өөрөө нөгөө нэг ирээдүйн цагт юм байлаа шүү дээ, тийм ээ. За тэгээд тэгж орж иж байгааз би тэгчхий ингэчхий гэсэн утга санааг илэрхийлнэ. За За тэгвэл бид нөгөө нэг 읽어요 гэд хоёр маань за юу вэ? Гэсэн асуултанд хариулагддаг байгааз дандаа юу вэ? 읽어요 겠습니까 гэх юм бол дандаа гэд гэдгээрээ бид нар хариулаа явчихна гэж хэлж байгаа гэсэн үг. За одоо энийг харъя да. 누가 이 일을 할 거예요. За жишээлбэл хэн энэ ажлыг хийх вэ? Одоо ингээ маш олон ажлын хурал ах нь тийм үү? За ажлын хурал. За хэн энэ ажлыг хийх вэ гэж ингэсэн чинь хэн нэг эндээс 제가 하겠습니다. гэж гарч ирэхэд тийм тэр үед. За юу вэ? 제가 하겠습니다. За нэгэсэндээ beach гэдэг ингэж гарч ирэхийг юу вэ? хэлж байгаа гэсэн. За түүний араас 언제까지 숙제를 다 할 거예요. 언제까지 숙제를 다 할 거예요. гэсэн хизээ хүртэл чи гэрийн даалгавраа хийх гээд байгаа юм бэ? хийх юм бэ? гэж асуусан тийм үү? Тэгсэн чинь 저녁까지 숙제를 하겠습니다. орой хүртэл би хийгээд өгье. За нэг ясандаа юу вэ? Хин нэг нь анги дээр танхимын хичээл дээр хин нэг нь даалгавар хийгээгүй ирсэн. Хизээ даалгавар өгье гэж багш нар ингээ асуух нь шүү дээ. Тэгэхээр юу гэх багшаа би одоо хийж аваад оройд өгч. Тэгээ явъя дөө. Нэг ясандаа яасан. Гимшиж байгааз тэг гимших хэрэгтэй байх нь шүү дээ. Гэрийн даалгавар хийгээгүй учраас. За түүний дараа 이 방을 먹을 거예요? Энэ талхыг идэх юм уу гэж асуусан байна тийм үү? Энэ талхыг гэсэн чи юу вэ? 아니에요. 아니에요. 먹지 않겠어요. 먹지 않겠어요. 오케이, 이틀게. 그치, 팀. 자, 아니요, 안 먹겠어요. 멀쩡하지? 아니요, 안 먹겠어요. 허여다 봤나, 그랬어. 자, 객식을 орчирч. За, тэгвэл Үүнээ бас нэгэн гэд гэдгийн бас нэгэн давуу тал. Ерөн гэд нь амар олон багшаасаа нэг гэж тайлбарлаж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд цаанаа 2 дахь утга, 3 дахь утга гэж байх гэдэгс. За тэгэхээр гэд гэдэг маань яг л нөгөө нэг илгөөё гэдэг дүрм маань тэгэх болно, ингэх болно гэдэг утгыг агуулж исэн боловч цаанаа амлалт гэдэг зүйлийг агуулж исэн шүү дээ. За яг тэрнтэй чи ижилхэн гэд гэдэг маань бас ижилхэн амлалтыг агуулдаг. Дээрэс нь бас юу вэ? Өөрө бяцхан амлалттай мөртлөө таамаг бас тавьдаг. Ирээдүг гэдэг утгаараа. За тэгвэл энийг хараа хэдүүлээ. 이 케이크가 맛있겠어요. нэг ясандаа энэ торт үнэхээр амттай байх та. Юу гэхээр бид нар ийдсэн үү энийг идээгүй. Зүгээр хараад бид нар юу вэ? Нэг ясандаа түүнийг бид нар таамаглаад гаднах төрхөөр нь нэг ингээд сен крем ингээд цагаан сен крем байна. Тэгээ дээр нь ингээд нэг юм үзээлцгэн дайги байна. Тэгээ тэгмэд бид нар амттай байх та гэж ингээд боддог штеп. Яг тэр хэсгийг бид нар ингээд энэ дээр бас ингэж яриагаараа илэрхийлж бас болно гэсэн үг. Амттай байх та гэж ярих нь тийм үү? За тэгмэд 내일 학교에 일찍 오세요. 내일 학교에 일찍 오세요. Магаш чи сургуультаа эрт ирээрэй за гэд багш нь явуулчих. Тэгсэн чи юу вэ? 네, 알겠습니다. мэдлэг гүйцэтгэх яваач. За, 네, 알겠습니다 гэдэг маань ерөөхдөө өөрөө юу вэ гэхээр за ойлголоо гэсэн утга санааг илэрхийлдэг. Гэвч энэ 알겠습니다 нэг нь 알았습니다 хоёр маань юугаар ялгаатай гэхээр 알았습니다 ойлголоо боловч 알겠습니다 гэдэг маань яг
одоос би стан нам ойлголоо гэж ярьж байгаа. Одоо жишээлбэл яг энэ мөчөөс ахвалаа би юу ойлгочлаа шүү гэсэн нэг тийм бас нэгэн цаанаа даалд нэг утга ухамсар ингээ явж идэг гэсэн. За түүний ард 여기는 갈비탕이 정말 맛있어요. За нэг газар орж ирчээд энэ бол энэ газрын 갈비탕 бол үнэхээр тасархай гэж хэлж байгаа те ялгаа байхгүй. За энэ газар 갈비탕 үнэхээр амттай шүү. Тийм ээ 맛있어요. За тэгсэн чи юу вэ? 그럼 저는 갈비탕을 먹겠어요. За нэгэсэндээ юу вэ? тэгвэл би энд 갈비탕 идлээ. 갈비탕 идэх болно гэж хэлж байгаас тэгвэл би энэ 갈비탕 идчихье гэдэг ч юм уу ингэж ярьж байна л гэсэн утгатай үг байна. За ингээд бид нар харилцан яриан дээр орж ирдэг энэ гэд гэдгийг ерөөхдөө оруулж ирлээ шүү дээ. За тэгээд гэд гэдэг маань ямар нэгэн байдлаар таамаг орж ирдэг юм байна. Бас тэгээд мэдлэгээний илдэг хэлбэр рүү бас шилжиж орж ирдэг юм байна гэдгийг ойлголоо. Мэдлэгээний илдэг хэлбэр маань хаана исэн бэлээ? Нэ 알겠습니다 гэдэг хэсэг дээр явж исэн шүү дээ. За тэгэхээр бид энийг амар сайн анзаарч харах хэрэгтэй байх нь байна. За дараагийн хэсэг дээр маань яг юу гарах вэ гэдгийг багш нь яг одоо хэлэх жоохон боломжгүй байна. За тэгэхээр бид нар саяны хэсгүүдийг хараад тэгээд юу вэ? Өөртөө маш олон одоо нөгөө нэг шингээж авах нөгөө нэг бүтээлч хэлбэрүүдийг ашиглаад өөртөө өөрийн болгож аваарай. За ингээд багш нь 19 дугаар хичээлийн үгээр дуусгах гэж байна. За 19 дугаар хичээл дээр нь түрүүний 2 жишээ өгүүлбэр байхад ерөөхдөө бүрэн хангалттай. За ингээд багш нь хичээлээс нь шалтгаалаад хойно нь орж ирж байгаа нөгөө нэг жижиг тип болгож өгдөг харилцан яриа хэсгийг ерөөхдөө эндээс хоошоо ингээд хасгаар ерөөхдөө болж байгаа. За үнэхээр хэрэгтэй одоо юу гэх юм дүрм ярьсан тохиолдолд бол нэмж оруулна. За ингээд ямартай ч ерөөхдөө цаашдаа явхад бол жоохон хэрэггүй шаардлагагүй тохиолдолд багш нь шууд хасаа яваад байх гэдэг та бүхэн бас яах нь анзаарах нь байна гэж хэлмээрээ. За ингээд бүгдээрээ 20 дугаар хичээл дээр уулзцгаая. За ингээд баяртай. 안녕.